Анх 2003 онд Хийморт идэгсэн Улаанбаатар нэрээр эхэлж байсан энэхүү уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй олон улсаас авиаснууд хурамчулж, Монгол их хэлээрээ дуулж, өрсөлдөж, залуусын идэвх оролцоо нэмэгдэж байсан юм. Өдгөө Монголын хөгжмийн урлагт одоолон гялалзаж яваа олон уран бүтээлчдийг тодруулж, хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмрийг оруулснаас гадна уралдааны ач холбогдол нь олон залууст Монгол дуу, хөгжмийн гайхамшиг, Монгол хэл соёлыг гайхуулан нийгэмдч эерэг үр дүн өгч иржээ. Анхны уралдааны ялагчаар дуучин Мөнхбат тодорсноос хойш дуучин Үүрцайх, хөгжмийн найруулагч Жак, мотив хамтлаг, дуучин Хүрлээ, Маргад Эрдэнэ, Дулмаа Сүнрапова, Сэлэнгэ, Бичүү зэрэг өөр өөрсдийн өнгө төрх ур чадвар амжилтыг бий болгосон уран бүтээлчид төрөн мэндэлжээ. Тэ одоо 2003 4 он санаж байна те. Тэр үед анхнаас Дженттэнд яг шоу чиглэлийг ажиллаж байсан л да тэр үед. Одоо тайзны шоу, одоо ялан тэмэрсэн шоу, телевизийн одоо янз бүрийн хөгжмийн шоунд хийж байсан. Тэгээд тэр үед яг над нэг юм бодлогдсон нөгөө нэг одоо яг олон хөгжмийн зохиолчдоор нэг хийж болно те. Одоо ингээд сонгоод хэд тусан дүндээ сонгоод ч юм уу те. Тийм нэг бас шоу хийж болох юм. Эсвэл нэг хөгжмийн зохиолчоор бас дагнаад хийж болох юм те. Тэгээд яг бодсон бол энэ зэрэг улхаахыг сонгосон учраас нь бол айгүй олон жанр бичдэг. Хөгжим өөрөө те хөгжим бүтээлийг. Тэгээ маш олон ер нь рок попынхоноос ер нь улхаахын дуу дуулаагүй хүмүүс л нэг ширхэж байхгүй байна. Бүгд бас. Баггүй хугацаанд завсарлан иргэн ирэх уралдаан Монголын дуулах дуртай олон мянган залуусыг дахин нэгтгэж, үзэгч таныг хөглөх гэж байна. Уралдааны цар хүрээг улам өргөн болгохоор олон улсын гих тодтолтой болгосон нь гадаад дотоодын хинтч авиасаа нээж ур чадвараа сорих боломжийг олгож байна. Мөн уралдаан нь цаашид уламжлалт төв шинжээ хадгалж, дууны наадам хэлбэрээр жил бүр мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдах юм байна. Хөгжмийн зохиолч Балхчвын уран бүтээлийн баялаг урын сангаас дуртай дуугаа сонгон оролцох наадам нь үндсэн 4 үе шаттайгаар явагдаж, ирэх 10 дугаар сараас цоо шин My Voice шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртэл болно. Оролцогчдын дунд насны бөгөөд ажил мэргэжил туршлагын хязгаар байхгүй учраас бүх авиаснууд оролцох бүрэн боломжтой юм. Энэ удаагийн шоу нэвтрүүлэг зөвхөн дуучдаас гадна амьд хөгжмийн хамтлагт онцлог боломж үзүүлж, нэр хүндтэй Asian Beat наадам дурж байгаагаараа онцлогтой байна. Дженттэнд анх байгуулсан цагаас ахвал Total Music-тэй аюул хамтаа ажиллаатай. Total Music компани нь болохоор нөгөө Yamaha хөгжмөнтэй компани одоо дистрибьютор нь. Тэгэнгүүт Yamaha-гийн аюул том наадам болт юм лээ. Жил одоо манай олон хамтлаг явсан да. Тэгээд жил болгоом том амьд хөгжмийн фестивал болдог. My Voice уралдааныхаа хүрээнд хөгжмийн цогцолгогчийн урын сангаас дуу сонгоод амьд хөгжмөнтэй Yamaha хөгжмөндөр шүү. Yamaha хөгжмөндөр уралдаад тэгээд ерөнхийдөө уралдааны одоо шалралтын өмнө бол амьд хөгжмийн хамтлаг шалгарч байгаа. Тэр нь одоохондоо юу гэдгийг нэг чиглэл амьд хөгжмийн урсгалтай нэг чиглэл болж явах шалралтанд тусдаа яг нийт мас дундаас тэгэнгүүтээ тэндээс шалгарсан хамтлаг нь одоо уралдаан дуусахаас өмнө шалгараад Японд болох тий амьд хөгжмийн залуучуудын наадамд оролцсон. Манай Nature Sound төв ерөнхийдөө үйл ажиллагаа маань үргэлжлэн явж байгаа. Тэгээд одоо ерөнхийдөө үндсэн сургалт маань бол 29 дугаар төгсөлтөд одоо үргэлжлүүлэн явж байна. Балхаахын дуунуудын сайн болох байх тийм ээ. Одоо My Voice тэмцээнд бол манай Universe Space сонгосон шилдэг оролцогчд бол манай бас сургалтын өмнө хөнөх төгсөгчд бол ерөнхийдөө бол бэлтгэл ажилдаа ороод одоо нэлээд эхний ямарсан 2 шнийхэн дуунуудыг ерөнхийдөө сонгоод одоо дуулаад бэлдээд явж байна да. Ерөнхийдөө дуугаа их сайн зөв сонгороо тийм ээ. Хамгийн гол дууны сонголчуд тэр нь бол юу хэлээд байгаа вэ? Өөрийнхөө хоолойны цаар хүрээ буюу тийм ээ. Цаар хүрээ бас дээрээс нь тембэр буюу ерөнхийдөө өөрийнхөө хоолойны өнгө эстер онцлог тохирсон дуугаа их зөв сонгороо. Тийм ээ. Одоо таналистыг сайн сонгохдоо хоёрдугаарт бол ер нь болж өгвөл дуулсан дуучдын хуулж битгээд дуулаад гэж зөвлөмөр байна да тийм ээ. Би ингээ сая хүүхдүүдэд сонгоод харж байхад бол ер нь тийм дуулалтын драм шаардсан тийм ээ. Ерөнхийдөө илүү үгэн дээрээ илүү тийм тоглолт хийж ажиллах тийм дуунууд нэлээх байлээ шүү ер нь бол. Ялангуяа одоо хоёрдугаарт нь бол кино жүжигийн дуунууд гэж байгаа шүү дээ. Тэр хэсгээр бол нэлээд ажиллахаар юм шиг надад санагдчихсан даа ер нь. Нэлээд хүнд дуунууд тийм ээ. Хүнд гэдэг маань хоолойны актер диапазон гэхээс илүү нэг тэр тухайн дууныхаа одоо сэтгэлгээ дээр мөн чанарын гаргалтал дээр нэлээд хүнд ажиллагаатай дуунууд шиг санагдсан. Тэгээ сайн мэрэгжлийн багш нараас аягүй сайн зөвлөгөө аваарай. Мэдээж авиас билүү хүнд байгаа ч гэсэн тодорхой хэмжээгээр бас туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авч тэрийг өөлүүл засуулж явах хэрэгтэй. Тэгэх юм бол та нар
амжилт үзүүлэх магадлал нэг ихсдэг шүү л гэж хэлээд байна. Хиймэрт итгэсэн Улаанбаатар New Star зэрэг өмнөх уралдааны шүүгчлэр урлагийн ертөнцийн авьяасаг эрхмүүд болох продюсер Халиун, хөгжмийн зохиолч Прүвд орж, дуучин Насан тогтох, Даш Тондог гэх мэт алдархнууд ажиллаж байсан бол энэ удаагийн тэмцээний шүүгчдийг нууцлж байгаа юм. Тэмцээний бүртгэл явагдсаар одоогоор 200 гаруй авьяаснууд ур чадвараас орохоор бүртгүүлээд байна. Сайн мэцхан уу Батэржин огтой Мигмар ханд гэдэг би 22 настай. Би дөнгөж сая My Voice 2015 шоунд оролцохоор бүртгүүлээд байж байна. Ерөнхийдөө бол дуунуудаас нь судлаад яг аль нь надад тохирох вэ? Алийн сонгуул зүгээр бол гэд ерөнхийдөө бол одоогоор судлах шатанд явж байна. Бүгд л одоо ямар нэгэн зорилготой орж байгаа байх. Тэгээд миний хувьд болохоор ерөнхийдөө яг нэг би төрүүлнэ энэ гэхгүй л дээ. Гэхдээ зүгээр аль болох өөрийгөө чадхаараа сориод яг хаа хүртэл явах нь гэдгээ бас үтг гэж байгаа. Өөрийгөө бас олон талаас нь хөгжүүлье гэж бодоод бүгдээрэнд нь амжилт хүсье. Бүгд бас бэлтгэлээ сайн хийгээд бүгд зорьсон зорилготой хүрэхин төлөө бүгдээрэнд нь амжилт. Баярлалаа. My Voice одооны тэмцээнд ер нь их дуулах дуртай. Маш олон тэмцээнд орох гэж үзэжсэн. Гэхдээ орж чадаагүй. Энэ жилийн тэмцээнд орох гэж зорж ирлээ. Дүү маань бас цуг орж байгаа. Тэгээ дүү маань надад санал тавьсан. Тэгээ дүүтэйгээ цуг дуулахаар орж ирж байгаа. Ямар ч байсан хамгийн сонсох дуртай жилтэй дуу нь бол Нарт тэнгэрийн дорыг их сонсдог. Зургатаар харин зураг зэвчүүлсэн чинь сонссон. Тэгээ өөрөө хурд нь болохоор дуу уралдааны тэмцээнд орж исэн болохоор дахиад нэг боломж байгаа юм гэж дод. Оролцсон. Гэхдээ ер нь л орж Universe сонгод нэг орё гээд 2-3 жил тэгээ боцоор орж чадаагүй. Надад энэ жилийнх тэрхчлэгт орно гэж бодож байгаа. Гоё өргөн дэлгэр болох хэлгүй дээ. Зөндөө гоё өрсөлдөөнтэй. Бүгдээрэнд нь амжилт төсөй. Бүгдээрээ гоё оролцоод тэгээд нэг зөвхөлд цааш гоё байх л дээ. Ер нь бол багаас ер нэг дуулах гэж оролддог байсан тий. Өөр уралдаан тэмцээн том тэмцээн дээр нь бол орж байгаа. Сургуулийн хэмжээний тэмцээнүүд бол орж ирсэн. Тэгээ Монгол дууд бол болохоор ирж бүтүүлсэн. Тэгээс хичтэй санал болгоод цугаар яв. Туртай дуу маань их бол зүү гэдэг дууд шүү дээ. Сая сүүл нөгөө гамбаагийн шинжилүүлсэн тий. Тэр дуу. Тэрийг зүгээр энэ бол байнга дуулдаг туртай дуу маань. Ирж бүтүүлээрээ тэгээд би бас университетаас орё гэж бодож исэн. 2 жил бас бодож байна. Тэгээд ирж бүтүүлж шамжаагүй л яваадсан. Тэгэл бас зориглохгүй байлаа. Тэгээд үзэж байгаа хүмүүстэй хэлэхэд ирж тэмцээнд оролцоорой. Наадмын үр дүнд Монголын хөгжмийн урлагчийнх нь уран бүтээлч болж чадах тэрл авьяаснуудыг үзэгч та бүхэнтэй хамт тодруулах бөгөөд Монголын шин дуу хоолой болох авьяаснуудыг мөнгөн шагнал, уран бүтээлийн продюсингийн гэрээ, гадаад улс оронд суралцах эрх гээд ховорхон боломжууд хүлээж байгаа юм. Бүгд найрамдах Солонгос улсын Конжу үндэсний их сургуульд 3 жил мэргэжлийн дуу дуулаач ангид хүн төлбөргүй суралцах хэрэг. Авьяаснууд ур чадвараас орохоор бүртгүүлээд байна. Сайн мэцхан уу Батэржин огтой Мигмар ханд гэдэг би 22 настай. Би дөнгөж сая My Voice 2015 шоунд оролцохоор бүртгүүлээд байж байна. Ерөнхийдөө бол дуунуудаас нь судлаад яг аль нь надад тохирох вэ? Алийн сонгуул зүгээр бол гэд ерөнхийдөө бол одоогоор судлах шатанд явж байна. Бүгд л одоо ямар нэгэн зорилготой орж байгаа байх. Тэгээд миний хувьд болохоор ерөнхийдөө яг нэг би төрүүлнэ энэ гэхгүй л дээ. Гэхдээ зүгээр аль болох өөрийгөө чадхаараа сориод яг хаа хүртэл явах нь гэдгээ бас үтг гэж байгаа. Өөрийгөө бас олон талаас нь хөгжүүлье гэж бодоод бүгдээрэнд нь амжилт хүсье. Бүгд бас бэлтгэлээ сайн хийгээд бүгд зорьсон зорилготой хүрэхин төлөө бүгдээрэнд нь амжилт. Баярлалаа. My Voice одооны тэмцээнд ер нь их дуулах дуртай. Маш олон тэмцээнд орох гэж үзэжсэн. Гэхдээ орж чадаагүй. Энэ жилийн тэмцээнд орох гэж зорж ирлээ. Дүү маань бас цуг орж байгаа. Тэгээ дүү маань надад санал тавьсан. Тэгээ дүүтэйгээ цуг дуулахаар орж ирж байгаа. Ямар ч байсан хамгийн сонсох дуртай жилтэй дуу нь бол Нарт тэнгэрийн дорыг их сонсдог. Зургатаар харин зураг зэвчүүлсэн чинь сонссон. Тэгээ өөрөө хурд нь болохоор дуу уралдааны тэмцээнд орж исэн болохоор дахиад нэг боломж байгаа юм гэж дод. Оролцсон. Гэхдээ ер нь л орж Universe сонгод нэг орё гээд 2-3 жил тэр хөгжмийн зохиолчоор бас дагнаад хийж болох юм те. Тэгээд яг бодсон бол энэ зэрэг балхаахыг сонгосооч нь бол айгүй олон жанр бичдэг. Хөгжим өөрөө те хөгжим бүтээлийг. Тэгээд маш олон ер нь rock pop-ийнээс ер нь балхаахын дуу дуулаагүй хүмүүс л нэг шигч байхгүй байна. Бүгд бас. Багагүй хугацаанд завсарлан иргэн ирэх уралдаан Монголын дуулах дуртай олон мянган залуусыг дахин нэгтгэж үзэгч таныг хөглөх гэж байна. Уралдааны цар хүрээг улам өргөн болгохоор олон улсын гих тодтолтой болгосон нь гадаад дотоодын хүнд ч авьяасаа нээж ур чадвараа сорих боломжийг олгож байна.
Мөн уралдаанд цаашид уламжлалт хэв шинжээ хадгалж, дууны наадам хэлбэрээр жил бүр мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдах юм байна. Хөгжмийн зохиолч Балхчвын уран бүтээлийн баялаг урын сангаас дуртай дуугаа сонгон оролцох наадам нь үндсэн 4 үе шаттайгаар явагдаж, ирэх 10 дугаар сараас цоо шин My Voice шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртэл болно. Оролцогчдын дунд насны бөгөөд ажил мэргэжил туршлагын хязгаар байхгүй учраас бүх авьяаснууд оролцох бүрэн боломжтой юм. Энэ удаагийн шоу нэвтрүүлэг зөвхөн дуучдаас гадна амьд хөгжмийн хамтлагт онцлог боломж үзүүлж нэр хүндтэй Asian Beat наадамд урьж байгаагаараа онцлогтой байна. G-Entertainment анх байгуулсан цагаас ахвал Total Music-тэй аюул хамтын ажиллагаатай. Total Music компани нь болохоор нөгөө Yamaha хөгжмөнтэй компани одоо дистрибьютор нь. Тэгэнгүүт Анх 2003 онд Хийморт идэгсэн Улаанбаатар нэрээр эхэлж байсан энэхүү уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй олон улсаас авьяаснууд хурамчулж, монгол их хэлээрээ дуулж, өрсөлдөж, залуусын идэвх оролцоо нэмэгдэж байсан юм. Өдгөө Монголын хөгжмийн урлагт одоолон гялалзаж яваа олон уран бүтээлчдийг тодруулж, хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмрийг оруулснаас гадна уралдааны ач холбогдол нь олон залууст монгол дуу, хөгжмийн гайхамшиг, монгол хэл соёлыг гайхуулан нийгэмдж эерэг үр дүн өгч иржээ. Анхны уралдааны ялагчаар дуучин Мөнхбат тодорсноос хойш дуучин Үүрцайх, хөгжмийн найруулагч Жак, мотив хамтлаг, дуучин Хүрлээ, Маргад Эрдэнэ, Дулмаа Сунрапова, Сэлэнгэ, Бичүү зэрэг өөр өөрсдийн өнгө төрх ур чадвар амжилтыг бий болгосон уран бүтээлчид төрөн мэндэлжээ. Тэ одоо 2003 4 он санаж байна те. Тэр үед анх G-Entertainment яг шоу чиглэлийг ажиллаж байсан л да тэр үед. Одоо тайзны шоу, одоо ялантын амарсан шоу, телевизийн одоо янзын хөгжмийн шоунд хийж байсан. Тэгээд тэр үед яг над нэг юм бодол төрсэн нөгөө нэг одоо яг олон хөгжмийн зохиолчдоор нэг хийж болно те. Одоо ингээд сонгоод хэд тусан дүндээ сонгоод ч юм уу те. Тийм нэг бас шоу хийж болох юм. Эсвэл нэг Дээрээс нь тембэр буюу өөрийнхөө хоолойны өнгө эсрэг онцлог тохирсон дуугаа их зөв сонгороо. Тийм ээ. Одоо таналистыг сайн сонгохдоо хоёрдугаарт бол ер нь болж өгвөл дуулсан дуучдын хуулж битгээд дуулаад гэж зөвлөмөр байна да тийм ээ. Би ингээ сая хүүхдүүдэд сонгоод харж байхад бол ер нь тийм дуулалтын драм шаардсан тийм ээ. Ерөнхийдөө илүү үгэн дээрээ илүү тийм тоглолт хийж ажиллах тийм дуунууд нэлээх их байлаа шүү ер нь бол. Ялангуяа одоо хоёрдугаар шат нь бол кино жүжигийн дуунууд гэж байгаа шүү дээ. Тэр хэсгээр бол нэлээд ажиллахаар юм шиг надад санагдчихсан дээр нь. Нэлээд хүнд дуунууд тийм ээ. Хүнд гэдэг маань хоолойны актер диапазон гэхээс илүү нэг тэр тухайн дууныхаа одоо сэтгэлгээ дээр мөн чанарын гаргалтал дээр нэлээд хүнд ажиллагаатай дуунууд шиг санагдсан. Тэгээ сайн мэргэжлийн багш нараас аягүй сайн зөвлөгөө аваараа. Мэдээж авэс билүү хүнд байгаа ч гэсэн тодорхой хэмжээгээр бас туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авч тэрийг өөлүүл засуулж явах хэрэгтэй. Тэгэх юм бол та нар амжилт үзүүлэх магадлал нэг их сэтгэшүүл гэж хэлээд байна. Хийморт идэгсэн Улаанбаатар, New Star зэрэг өмнөх уралдааны шүүгчдэр урлагийн ертөнцийн авьяаслаг эрхмүүд болох продюсер Халиун, хөгжмийн зохиолч Прүвд орж, дуучин Насан тогтох, Даштондог гэх мэт алдархнууд ажиллаж байсан бол энэ удаагийн тэмцээний шүүгчдийг нууцлж байгаа юм. Тэмцээний бүртгэл явагдсаар одоогоор 200 Ямахагийн аягүй том наадам болт юм лээ. Жил одоо манай олон хамтлаг явсан да. Тэгээд жил болгоны том амьд хөгжмийн фестивал болдог. My Voice уралдааныхаа хүрээнд хөгжмийн цогцолгогчийн урын сангаас дуу сонгоод амьд хөгжмөнтэй Ямаха хөгжмөндөр шүү. Ямаха хөгжмөндөр уралдаад тэгээд ерөнхийдөө уралдааны одоо шалралтын өмнө бол амьд хөгжмийн хамтлаг шалгарч байгаа. Тэр нь одоо хондоо юу гэдгийг нэг чиглэл амьд хөгжмийн уралдааны нэг чиглэл болж явах шалралтанд тусдаа яг нийт мас дундаас тэгэнгүүтээ тэндээс шалгарсан хамтлаг нь одоо уралдаан дуусахаас өмнө шалгараад Японд болох тий амьд хөгжмийн залуучуудын наадамд оролцсон. Манай Nature Sound төв ерөнхийдөө үйл ажиллагаа маань үргэлжлэн явж байгаа. Тэгээд одоо ерөнхийдөө үндсэн сургалт маань бол 29 дугаар төгсөлтөд одоо үргэлжлүүлэн явж байна. Балхахын дуунуудын сайн дуулах тийм ээ. Одоо My Voice тэмцээнд бол манай Universe сонгосон шилдэг оролцогчд бол манай бас сургалтын өмнө хөнөх төгсөгчд бол ерөнхийдөө бол бэлтгэл ажилдаа ороод одоо нэлээ эхний ямарсан 2 шнийхэн дуунуудыг ерөнхийдөө сонгоод одоо дуулаад бэлдээд явж байна да. Ерөнхийдөө дуугаа их сайн зөв сонгороо тийм ээ. Хамгийн гол дууны сонголч үү дээ. Тэр нь бол юу хэлээд байгаа вэ? Өөрийнхөө хоолойны цаар хүрээ буюу тийм ээ. Цаар хүрээ бас